За, сар шиндээ бүгдээрээ сайхан шинэлсэн үү? За, шинэлж дуусч гин үү? За, өнөөдрөөс маргаашнаас англи хэлний хичээлд англи хэлээ сурч эхэлцгээе гэдэг уриагаар өнөөдрийн лайва эхлүүлээ. За, өнөөдрийн лайваар ярих агуулга бол баг зэргийн суйртай хүмүүс наашаа анхаарлаа хандуулаарай. Тэгэхээр дийлэнх баг хүмүүс энэ төвшөнд хамаарах бах те. Англи хэл бидаа сурж байгаа болон сургалтын төвүүдээр явж эцсийн дүнд нэг баг зэргийн англи хэлтэй тий баг зэргийн англи хэлтэй гэдэг нь уншаад нэг хагас дутуу ойлгодог ийм төвшний англи хэлийг хэлээд байгаа тий. За тэгэхээр баг зэргийн англи хэлтэй энэ одоогийн байгаа төвшнөөсөө дараагийн шатнд тий дунд төвшний жоохон доор ер нь дараагийн шат гэж ойлгочих. Дараагийн төвшөнд яаж хүрэх вэ гэдэг арга барилын тухай өнөөдрийн лайваар ярина. За лайвын төгсгөлд маргааш буюу 3 сарын 10-нд эхлэх англи хэлний суйртай анхан шатны сургалтын талаар товч маш богинохон юм танилцуулгыг хүргэх юм. Тэгэхээр ерөнхийдөө өнөөдрийн лайв бол сэдв бол ийм сэдв байна. Тэгээ маш товч тодорхой ярихыг одоо хичээнэ. За та бүхэнд тэгэхээр өөр энэ суйртай анхан шат те баг зэргийн суйртай бол энэ талаар асуух англи хэл сурах талаар асуух асуулт байвал бичиж болно. Тийм. Тэгэхээр би энэ лайвын явцад бас та бүхэнд бас асуултанд хариулж өгч болно. Тийм. За дунд төвшөнд те англи хэлний суйртаагаас дунд төвшөнд яаж хүрэх вэ? За тэгэхээр бидний одоо хийх хамгийн чухал алхам юу вэ гэдгээс эхэлнэ. Тэ? За энэ бол мэдээж юу юм? Хэл бол үгэн дээр тогтож байгаа тий. Тэгэхээр үгийн сангаа яаж баяжуулах, сайжруулах вэ гэдгээс мэдээж эхэлнэ. Тэ? Үг байхгүй бол өөр юу ч сураад нэмэргүй. Тэ? Тэгэхээр үгсийн сан үгээ яаж баяжуулах вэ гэдгээс эхний алхам эхлэх ёстой. За тэгэхээр бид нар баг зэргийн суйртай болсон байгаа гэж байгаа шүү, тэ. За тэгэхээр үгээ яаж баяжуулах вэ? Тэ? Мэдээж олон баялаг үгийн санта бол тэндээсээ одоо хүссэн үедээ тэ үгээ сонгоод хэрэгжилж чаддаг болно шүү дээ, тэ. За ингийн тулд эхлээд өөрийнхөө төвшин тохирох. За энэ аюу хэцүү асуудал байгаа. Юу вэ гэхээр суйртай анхан шат бол баг зэргийн суйртай тий. Тэгэхээр өөрийн төвшин тохирох гэхдээ гэж байгаа. Өөрийн төвшин тохирох гэхдээ унгаан англи хэлтэй хүмүүсийн хэрэгэлдэг үг хэллэгийг тий. Хэрэглээгүй сурах хүчгийн үг хэллэг биднэрт хэрэггүй. Амьдралд яг гараад шууд хэрэглэгдэх өргөн хэрэглээтэй унгаан англи хэлтэй хүмүүсийн хэрэгэлдэг тэр гоё тэ маш гоё юм үг хэллэгүүдийг олж авах хэрэгтэй. Материалаа олох хэрэгтэй гэсэн үг эхлээд. За, материалаа олчлоо. Маш өргөн хэрэглээтэй үг хэллэг мэдээд авчлаа. За одоо тэр үгээ яаж чэйжлэх вэ? Тэ? Тэгэхээр та нар үгээ ямар аргаар чэйжилдэг вэ? Хэр үр дүнтэй байна? За та нар бас шинэ үг чэйжлэх хамгийн үр дүнтэй аргууд хэрэгжүүлдэг бол энд бас хуваалцаарай. Тэ англи хэл сурж байгаа хүмүүс тус болох бах. Тэгэхээр за үг чэйжлэх арга хэр үр дүнтэй байгаа эсхийг яаж мэдэх юм? Тэрийг шалгах ганц л арга байгаа тий. Тэр нь юу вэ гэхээр яг тулаад ирэхээр тий шалгалтан дээр ч байна уу, амьдралд ч байна уу, ингээд материал уншаад юм уу, сонсоод тий тулаад ирэхээр тухайн үгийг шууд сандаг бодохгүйгээр нэг бодоол юу илээ гэж ахгүй юу юм бодит амьдрал дээр харилцаа хэлний хэрэглээ чи ерөөсөө тийм бодоод авах хугацаа байдгүй шүү дээ тий. Тэгэхээр яг гэхээр хэр үгээ үр дүнтэй сайн чэйжилсэн эсхийг ерөөсөө үр дүнг энүүгээр л хэмжинэ, энүүгээр л мэднэ. Юу вэ гэхээр яг тулаад ирэхээр тэр үгээ шууд хэрэгжилж чадчихна. Шууд хэрэгжилж чадахгүй бол таны чэйжилсэн арга чинь буруу байна гэсэн үг.
дийлэнх тохиолдолд. За мэдээж яг хуу хилээ удаан хугацаанд хэрэглээгүй болж байхын төсөөрчгдөг тий. Тэгээд хэрэглээд ирэхээр ингээд үгнүүдээ санаад эхэлдэг. Тийм мундаг хилтэл биш бол дийлэнх тохиолдолд бол юу юм? Тэр нөгөө нэг амар их үг мэддэг мөртлөө хэрэглэхгүй удахаар нэг жоохон хилцэн хэрэглэхгүй бол ингээд жоохон мартагдах гад байдаг штэ. Тийм л биш. Эхнээсээ сурж эхлээд ингээд явж байгаа бол идэвхтэй сурдаг бол яг хаа гэхээр үгээ шууд хэрэгжилж чаддаг байх хэрэгтэй. Тэгэхээр үг чэйжлэх арга маш чухал. За тэгэхээр чэйжлэх маш олон арга ирдэг тий. Тэр дундаас хамгийн шигшигдсэн хамгийн үр дүнтэй ер нь бол бараг нэг л арга байгаа. Тэ за хоёр үеж болох бах тийм. За та нарын хувьд үгээ ямар аргаар чийжилдэг вэ? За тэгэхээр үгээ нэгдүгээрт маш гоё өргөн хэрэглээтэй материал олох нь. Гэхдээ тэр материал чинь өөрийн чинь төвшин тохирох хэрэгтэй. Төвшнгөөс хит хэцүү юм олох юм бол хамаг цагаа үрдэг, үр дүн маш бага. Тэ? Үгээ буруу аргаар чийжлэх юм бол бас үр дүн бага. Тэ? Тэгэхээр энэ хоёр бол хэлний хамгийн суур маш чухал зүйл байна. Эндээс бүх зүйл эхэлдэг. За тэгэхээр уусаа ингээд материалаа бэлдээд тэ юм бэлэн биш бол уусаа хийхгүй тэ шинэгийн дэвтрээ бэлдсэн үү? Тэ олон жижиг дэвтэр авсан уу? Бэлэн үү? За бэлэн биш. За өөрийнхөө төвшин тохирох материал чинь бэлэн байна уу? Бэлэн биш. За тэгвэл хийхгүй гэдэг нь ойлгомжтой. Тэ ямар ч ажил хэрэгч мундаг хүн тэгж бэлэн биш юм ингээ өдөр болгоо хайгаад байдгүй. Тийм учраас та нар яг энэ тал дээр мэрэгжлийн багшийн зөвлөгөө болж өгвөл авал тэр материалуудаа бэлэн шууд олоод авчих боломжийг бид нар олгож байгаа. Тийм сургалтаар маргааш эхлэх суурь таахын шатны сургалтаар бол энэ саяны ярьсан хоёр зүйлийг шууд олгодог. За магадгүй сургалтанд суухгүй зүгээр би даад сурыг гэж байгаа хүмүүсийн үйл энэ хоёр дээр анхаарах нэ. Гэхдээ энийг яг өөрөө би дааж ингээ олон жилийн судалгаагаар шигшигдсэн мундаг материал олоход маш их хугацаа ордог. Тэгээ яг үг чийжлэх үр дүнтэй арга гэж юу вэ гэдгийг бас яг одоо би энэ гэл ингээл шууд хэлчихгүй. Эн чинь бас нэг жоохон системтэй ингээд яригдах ёстой байдаг. За ямар ч байсан хамгийн чухал зүйлээ товч тодорхой ярина гэсэн учраас ингээд үгсийн сан гэдэг суурийг бүгдээрээ ярьчлаа. За тэгэхээр үг мэдлээ. Дараа нь яах юм? Үгээ холбож сурна. Үг нэг дангаараа хэрэглэгддэггүй тий. Тэгэхээр үгээ холбож сурна. Тэгээд үгээ холбож сурсны дараа өгүүлбэр зохион тий. Тэгэхээр бүх зүйл ийм нөгөө шат дараатай системтэй явагддаг. Ялангуяа хэл тий гадаад хэл сурах. Ингийн бол маш их цаг хэмндэг, үр дүн илүү өндөр байдаг. Тийм учраас та нар эхлээд за хэлийг яаж сурах арга барилаа аюу сайн ингээд мэдээж хийж сурах явцдаа ингээд сайжруулад явж болно. Тий. За цаг хэмнэх хамгийн үр дүнтэй арга бол яхаа аргагүй мэдээж юм. Мэргэжлийн багшийн сургалт байдаг. За тэгэхээр үг маш гоё үг оллоо. Үгээ чийжлээ. Үгээ холбож сурлаа. Холбосон үгээ өгүүлбэрт ашиглаж сурлаа. Тэгээ өгүүлбэр гэдэг бол юу юм? Бид нар ярихдаа өгүүлбэрээр ярьж байгаа шүү дээ, тий. Ерөнхийдөө яг бүрэн гүйцэд өгүүлбэр биш. Бүх үг бидний ярьдаг үг бүрэн гүйцэд өгүүлбэр биш гэсэн бичгтээ бүрэн гүйцэд өгүүлбэрээр санаагаа илэрхийлдэг. За бусдын нөгөө талаар юу юм? Бусдын тэр ярьж бичсэн ярьж байгаа зүйлийг ойлгохын тулд бас юу юм? Өгүүлбэрийн бүтэц ерөнхий энэ нэг зүй тогтолт дарааллыг ойлгох хэрэгтэй тий. Энэ бүгдийг системтэйгээр маш зөв арга барилаар эхнээсээ сурчих юм бол цаг их хэмдгээ. Англи хэл сурах тийм хэцүү зүйл ерөөсөө биш. Бид нар яагаад хэцүү гэж боддог вэ гэхээр нөгөө арга барил нь буруу байхгүй юу? Тэгээ арга барил нь буруу байхад зөв үр дүнд хизээч хүрэхгүй. Тэгээ бид нар яг хуу
нөгөө 10 жил бүх хичээлийг сурж ирсэн аргаараа тий зүгээр л нэг автоматар чэйжлдэг аргаар чэйжлэл болоо гэж бодоод тий юу ч хамаагүй барьж авал чэйжлээд идэг. Энэ бол хамгийн үр дүнгүй юм уламжлалт арга тий. Тэгэхээр богино хугацаанд үр дүнд хүрэх гэвэл за нэгдүгээр хамгийн дөт зам бол мэдээж маш сайн мэргэжлийн багшийн сургалтыг судлаад мэдээж тухайн багш ямар арга барилаар яаж зааж байгаа ерөнхий одоо жишээ ийм хичээлүүд байвал болж өгвөл үзээд тэгээ харьцуулж агаад ингээд сонгоод сурах хэрэгтэй. За мэдээж ингээ харахаар гадуур англи хэлний сургалт бол мэдээж маш их байгаа. Би та нарын зовлог бол ойлгож байгаа. Юу вэ гэхээр би ч гэсэн одоо жишээлбэл маркетингийн сургалт ч юм уу те менежментийн сургалтыг ингээд өөрөө сонгоё гэвэл би яг тэр мэрэгжлийн яг одоо Монголд ийм те хэмжээний ийм сургалт явуулж байгаа мундаг хүмүүсийг магадгүй мэдэхгүй байхгүй. Тэгэхээр би реклам бүгд амар гоё хийж байгаа те. Наа өстой бүгд л амар лаг зааж ийн өстой манайх ийм гоё гэл ингээ гоё ярьдаг. Яг ороод хичээлтэнд суугаад үзэхэд газар тэнгэр далай тэнгис одоо юу байдгийг те бүр ингээд маш их хол зай зөрүүтэй шал өөр юмнууд байдаг те. Тэгэхээр мэдээж эхний төвшөнд маркетинг дээр нь төвлөрөх биш, гол нь яг хүнд яг юу өгч чаддаг, ямар одоо чансаа чадвартай, ямар хөтөлбөртэй ийм одоо сургалттай гэдгийг маш сайн судлах хэрэгтэй. Тэгээд ороод харьцуулаад үз. Тэгээ бүр шал өөр үр дүн гардаг. Шал өөр сургалтууд байгаа. Тэгээ наана бол яг хуу маркетингэнд бүгдээрээ адилхан юм шиг харагдаж байгаа боловч тий. Тэр дундаас яг ингээд яг юм мэддэг хүн бол мэдээж хараад анзаарах бах. Тэгэж сургалтаа сонгуул их одоо өөрийнхөө цаг хугацааг хэмндэг тий. За тэгэхээр өгүүлбэр за тэгээ мэдээж юу юм энэс өмнө бол мэдээж нөгөө үгээ зөв дуудах энтрээ бол мэднэ үсттэй тий. Тэрийг бол суурьгүй анхан шатнд манад бол суурьгүй анхан шатнд үгээ одоо таних, хараад таних, за зөв дуудах юм тий анхан шатны чадваруудыг бол олгодог. За дараагийн төвшөнд авь зүйн дуудлагын бүр гоё юм цогц сургалт байгаа. Тэгэхээр манай сургалтууд бол дандаа юм цогц сургалт. Тэгэхээр суурьтай анхан шат маргааш эхлэх суурьтай анхан шат гэхэд жишээлбэл юу вэ гэхээр үгсийн сан, өгүүлбэр зүй, эндээ дүрэн бас орж байгаа. Тэгээ унших, сонсох, ярих, бичих гэдэг ингээ бүх чадварыг нэг дор олоод авчиж байгаа байхгүй. Тэ. Тэргөө энэ бүгдийг тус нь бие дааж судална гэвэл одоо маш их цаг орно. Тэ. Тэгээд өнөө үед бол цаг хэмнэх ийм боломжууд интернетээр ингээд гараад ирсэн байхад бол энийг бол сайн ашиглах хэрэгтэй. Ашиглаарай гэж та нарт зөвлөе. Тэ. За ерөнхийдөө хамгийн гол юм ярьлаа. Тэгээд та нар ямар асуултууд байна? Анхан шат эхэлсэн тийм мэдээлэл авъя гэж байна. За манай админ та нарт мэдээлэл явуулах бах. Мэдээлэл авъя гэж байна. За ерөнхийдөө би нэг жоохон товч лайв хий гэж бодъё. Тийм. Тэгээд дараа нөхөж үзэж байгаа хүмүүс ч гэсэн нэг их цаг ороод тахгүй тий. Тэгсэн мөрчлөө гол юмнуудаа ярьсан. Ийм байдлаар нэг лайв хийж үзье гэж утсан. Миний лайв ихвчлэн нэг 30 минутаас бүр заримдаа цаг тий ихвчлэн нэг цаг үргэлжилдэг байсан. Одоо сүүлийн үед бол илүү товч тодорхой богино гол мэдээлэл ингээ хүргэе гэж утсан. За маргааш эхлэх 3 сарын 10-нд тий эхлэх суурьтай анхан шатны сургалт ямар хүмүүст зориулсан сургалт вэ гэхээр өнөөдрийн лайвын эхэнд дурдсанчлан англи хэлийг эхлүүлээд нэг жоохон суурьа тавьсан нэг хэдэн 100 ч юм уу те үг мэддэг ерөнхийд нь ингийн богинохон текстийг уншаад нэг ажил амьдралтаа ойр зургийнхтай холбоотой үг хараад нэг иймэрхүү юм хэлж ах шиг байна гэдгийг мэддэг мөртлөө яг төлөөтэй бол те үг хэллэг бол ингэ сайн ашиглаж чадахгүй ярьж үчиж чадахгүй ч юм уу. Иймэрхүү баг зэргийн суурьтай хүмүүст зориулсан сургалт. Тэгээ энэ сургалт маань 1 сарын хугацаанд явагдана. Тэгэхээр 1 сарын дараа англи хэлний талаар
та нар маш гоё тодорхой зэгцтэй системтэй ийм гоё ойлголттой болчихно. Тэгэхээр ер нь англи хэлийг ингээд сансраа сарчиж гин гэсэн үг байхгүй юу? Дээрээс нь тий ингээд нэг ямар ч холбоо хамааралгүй системгүй ингээд наан цаана орсон юм толгой эргүүлээл ингээд манараад явж байгаа. Нэг мөсөн дээрээс нь ингээд бүтнээр нь харуулчихж байгаа байхгүй. За хэл сурна гэж ийм байдаг юм аа. Энэ чухал шүү. Ийм арга барилаар сурвал зүгээр. За энэ материалууд нь байна. Хамгийн чухал нь. Суурьтай хашдны нэг гол зүйл юу гэхээр энэ төвшин тохирох мөртлөө унгай англи хэлтэй хүмүүсийн хэрэгэлдэг үг хэллэг. Тэргүй хялбаршуулсан ном зохиол үзэх юм бол тэнд яг унгай англи хэлтэй хүмүүсийн өргөн хэрэглээний үг хэллэг бэдгүй байхгүй юу? Хит хялбаршуулсан нөгөө амьдралаас жоохон тасалчнаа гэсэн үг те. Тэгэхээр бид нар энэ дээр маш их анхаарах хэрэгтэй. Тэргүй нэг хялбаршуулсан текст мэдээж тодорхой хэмжээгээр уншиж өөртөө үзэх хэрэгтэй байх, уншиж сонсож те. Гэхдээ дандаа хялбаршуулсан текст үзэх юм бол хялбаршуулсан текстээ маш сайн сонгох хэрэгтэй те. Хит их үгээ хялбаршуулаагүй магадгүй өгүүлбэрийн бүтц жоохон хялбаршуулсан гэж болно шүү дээ. Тэ. Үг гэдэг бол хамгийн үнцэнтэй одоо гол хэлний тэр гоё одоо нарийн чамин гол зүйлүүд үгийн сонголт дээр байдаг штэ тий. Үгээ зөв оновчтой тухайн нөхцөл байдал тохируулж сонгох тийм гоё өргөн хэрэглээтэй үг хэллэг олж авах материалуудаа олж авна тий. За тэгээд уншиж сонсоод ойлгох арга. За дүрм гэж юу юм? За үгсийн сан, саяны хэлсэн үг чэжлэх хамгийн шалгарсан үр дүнтэй арга юу юм? Тэ? За ийм агуулгуудыг бүрэн зохицоор нь олж авах ийм нэг сарын сургалтыг маш хямдхан төлбөртэй явуулж байгаа. Тэгээ манай сургалтууд бол яг хуу илүү олон хүнд туслах зорилгоор маш хямдхан тэ чанартайгаа харьцуулахад магадгүй 12 дахин хямд сургалтууд байдаг. Тэгэхээр хүн бүхэн те ямар ч боломжгүй хүн байж болно, ямар ч боломжтой хүн байж болно. Тэрийг бид бол мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр бүгдийн дунджаар ингээд нэг бүтэн сарын сургалт болвол суурьтай анхан шат бол манайх 99 мянга гээд явж байгаа. Тэгэхээр яг одоо бүртгүүлээд англи хэлний суурьтайгаас дараагийн төвшөнд хүрэх бүх арга барилаа энэ сургалтаас олж аваарай. За тэгээ өнөөдрийн лайва энэ үрээд өндөрлөө. Тэгээд дахиад та нарт бас англи хэл сурах хэрэгтэй. Асуулт бол нэг байхгүй ах шиг байна. Анхан шат эхэлсэн. Манад бүх төвшний сургалт явагдаж байгаа. Тэгэхээр би сургалтуудаа яг үндсэн гол агуулга сургалтуудаа бол өөрөө ордог. Тэгэхээр бүх төвшний энэ бол их чухал зүйл. Тэгээ одоогоор би яг Монголд зүгээр өөрийгөө магтж байгаа юм биш шүү. Зүгээр би энэ салбарт ажилтгийн хувьд их сонирхож их судалдаг байхгүй. Тэгээ яг одоогоор Монголд бүх төвшний сургалтыг өөрөө хөтөлбөрөөр боловсруулад өөрөө ордог багш гэж байдаг. Тэгэхээр бүр суурьгүй ямар ч 0-оос эхлэн гэсэн үг те. 0-оос эхлээд бүр IELTS-тэй агсан шатны бүр ингээд тасархай мундаг англи хэлтэй болох хүртэлх бүх төвшний сургалтыг ордог. За ингийн тул хэлийг одоо нөгөө дотор гадаргүй судлах гэдэгтэй бүр бүх эд эс бүх зүйлийг нь судалж ээж ийм хөтөлбөрүүд гардаг. Тэгэхээр энэ хэмжээгээр бас хэлний ур чадвар, мэдлэг, системчлэл, бүрэн ойлгосон байдлууд бол харилцан адилгүй байдаг багш нар бол тийм. Тэгэхээр энэ бүх төвшний сургалт манайхаар системээр бүгдийг маш системтэй манай сургалтуудын онцлог нь маш системтэй. Тэгээд цогц нэг хаалганы хөлөө нэг цонхны үйлчлэгээ гэдэг шиг ерөөсө бүх асуудал манад орж ирээ шийдчихэж байгаа. Тэгээ өөр газраар юм сургалтууд хайгаад ах юм шаардлага болдог. Тийм. За тэр талаар тэрүүгээр их онцгой. Тэгээд энэ нийт сургалт бүх төвшний сургалт нийлээд нэг 5 сар гаруй хугацаа болдог. Нийт бүх сургалтанд сууя гэвэл бас болно. Тэ?
гайгүй маш хямдхан. Тэгээ бус сургалтуудаас нэг бүх төвчний сургалтанд суух үнээс нэг хамгийн багадаа ерөнхийдөө нэг хэдэн хувиар 20 морь тий 20-30 хувиар хямдхан байгаа. Тий бүгдд нь суuna гэвэл тий гэхдээ мэдээж өөрийнхөө тохирох төвшнөөс хэл сурах хэрэгтэй байх. За ийм байна. Тэгэхээр гол нь та нар замаа товчлохын тулд мэдээж судлах хэрэгтэй. Сургалтуудыг судал, харьцуулж үз тий. Тэгээ яг багшийн зааж байгаа арга барилыг өөрийн нүдээр харах хэрэгтэй тий. Мэдээж одоо манайд жишээлбэл ийм үнгүй хичээлүүд байдаг. Мэдээж үнгүй хичээл үндсэн үнэтэй хичээлээс ялгаатай. Гэхдээ ерөнхий чиг хандлага бол харагдана шүү дээ тий. Мэдээж өөр цаг үеийн хичээлүүд байгаа ч гэсэн ерөнхий чиг хандлага тэр багш яг яаж хичээлээ заадаг ерөнхий арга барилын заавал өөрийн нүдээр харж ийж тэгээд ингээд харьцуулаад өөрт хамгийн тохирох ийм сургалтуудаа сонгох хэрэгтэй. Тэгэх юм бол маш их цаг хэмнэ. Тий. За өнөөдрийн лайва ерөнхийдөө энэ үрээд өндөрлөө. Тэгээ товч бөгөөд тодорхой суурьтай анхаарчдын мэдээлэл өглөө. За түүнээс гадна нь штэ. Манай дунд төвшний брэнд сургалт. Одоо энэ суурьтай анхан шатны сургалтыг төгссөн сурагчид яах юм? Үргэлжлүүлээд дунд төвшний брэнд сургалтанд суух хэрэгтэй. За тэр маань 3 сарын 17-нд эхэлнэ. За дунд төвшний брэнд сургалтын дараа бол ер нь бол уучраа олцдог. Тэ? Дөрмийн цогц сургалтанд сууж болно. Тэр нь болохоор унших болон унших чадвараа сайжруулах юм уу, бичих чадвараа сайжруулах, шалгалт өгөх энэ төр зорилготой хүмүүс бол дөрмийн цогц сургалтанд бол сууж болно. Тий. Дийлэнх тохиолдолд бол дунд төвшний брэнд сургалт бол мэдээж бүр ингээд тий маш олон жилийн ийм систем туршлагыг нэг дор ингээд болгодог. За тэрнээс өмнө суурьтай анхан шатны сургалт маргааш эхлэж байна. Яг одоо амж бүртгүүлээд та нар хамрагдаарай. Тэгээд амжилт хүсье. Одоо шинэ он тий Монголын одоо уламжлалт цагаан сар маань ерөнхийдөө бол ингээд өндөрлөж байгаа. Тэгээд та нар энэ жилдээ бас идэвхтэй тий богино хугацаанд англи хэлээ сайжруулах шаардлага бол зайлшгүй тулгарч байна шүү дээ. Дийлэнх хүмүүс би англи хэлтэй гэж бодож явдаг. Харамсалтай нь яг тулаад ирэхээр хин ч тийм лаг хэрглэж чаддаггүй тий. Тэгэхээр хэл гэдэг бол маш өргөн одоо тэнгис далай шиг ийм зүйл. Тэгээд тэндээс хэр хэмжээгээр одоо өөртөө үр ашиг үлдээж чадах уу гэд зарим нь халбгаар хутгаж авч जैन, зарим нь шангаар, зарим нь саваар, зарим нь бүр том пошкоор гэдэг ч юм уу те янз бүр. Тэгээ англи хэл хэр хэмжээнд сурсан тэр хэмжээгээрээ л үр ашиг нь хүртдэг. Тэгээ тийм учраас хэлийг сурсан шиг сурах юм бол үр ашиг те өөрт үр дүн амьдрал дахь үр дүн бол зүйрлэшгүй, харьцуулшгүй те ийм одоо мундаг бүх талаараа те ажил мэргэжил амьдрал сэтгэл зүгээ ойлгох одоо юу гэдгийг бүх мэдээлэлтэй дэлхийн хамгийн шилдэг шалгарсан мэдээллүүд бол англи хэл дээр явж байгаа шүү дээ те тэр мэдээллийг орчуулга бусад хүний буруу зөв ойлгож орчуулсан юмыг уншихаас илүүтэйгээр өөрийн нүдээр үзэж өөрийн оюунаар өөрөө шууд уншиж ойлгож тэр мэдээллүүдийг шууд олж авах бол бүрэн үүд халах нэгтчихэд байна. Одоо бидний гол хийх зүйл бол юу? Англи хэл сурах. Гэхдээ сурсан шиг сурах гэдг нь системээр нь сурахыг хэлж байгаа. Тэргүй нэг нэгээр нь баг багаар нь ингэ салгаж сурах штэ. Тэгжээж өндөр үр дүн гардаг. За энэ бүх арга барилыг манай минималист шинэлэг арга барилаар явагддаг онлайн сургалт та бүхэнд олгож байна. Тэгэхээр өөрийнхөө төвшин тохирох сургалтаас эхлээд та нар сураарай. Тэгээ энэ жилдээ багтаад маш сайн англи хэлтэй болох ийм боломж бол байгаа шүү. Тэгээд өнөөдрийн лайва өндөрлөе. Та бүхэн сайхан амаргаарай.